Сайн байцгаана уу? Өнөөдрийн бидний үзэх сэдэв бол Монгол бичгийн үүсэл хөгжил. Монгол үндэсний эрт идүүгээ цагын хэл аялаг үсэг бичгийг хамтд нь монгол хэл бичиг гэнэ. Монгол хэл бичиг нь 12 дугаар зуунаас 13 дугаар зуунд анх үүссэн гэж үздэг. Тулгар улсын алив хэргийг явуулахын тулд уйгур үсгээс татаа тунгаа нэрт бичгийн хүн монгол үсгийг зохиожээ гэж зарим эрдэмтэд үздэг. Үүнд төрийн албан ёсны бичиг болгосон хэмээх санааг 17 дугаар зууны Луу алтан товчид дурдсаныг эс болгодог. Монгол хэл зориулсан бүтээгдсэн хамгийн анхны бөгөөд хамгийн амжилт олсон бичиг. Чингис хааны бичгийн түшмэл татаа тунгаа уйгур бичигт суйрлан зохиосон бөгөөд уйгур бичиг нь өөрөө арамей бичгээс гаралтай үүссэн цогт бичгээс ихтэй юм. Монгол бичгийн төрлүүд: тод бичиг, Вэнгидрагийн үсэг, дөрвөлжин бичиг, соём. Тод бичиг нь Ойрдын лам, Заян бандит, Намхай жамц 1648 онд зохиосон. Вэнгидрагийн үсэг нь 1905 оны үед Бурайдын лам Авгаанд орж Монгол тод үсэгт тулгуурлан зохиосон Бурайдын шинэ үсэг юм а. Дөрвөлжин бичиг. Дөрвөлжин бичгийг Хувлаа хааны зарилгаар Төвдийн Пагва лам Лодой жалдсан 1269 онд зохиосон бичиг юм. Соём бүсэг нь 1686 онд Гомдоржийн Зан Базарын зохиосон Монгол санскрит төвд үг бичихэд зориулагдсан энэтхэг ланц нагар бүсгүүнүүдээс гаралтай 90 үсэг бүхий бичгийн хэл юм а. За монгол бичгийн онцлог нь болохоор босоо бичлэг, үсгийн олон хэлбэр, авиаг үндэслэн бичих, их шиг зохицол, хадгалах, залгамал хэлний бүтцтэй нийцэх, гоо зүүн өндөр соёлтой түүх соёлын мэдээллийг агуулдаг. Өнөөдрийн хичээлийн маань дүгнэлт нь болохоор монгол бичиг нь 13 дугаар зууны эхээр төрийн албан хэрэгцээнээс үүсч уйгур бичгээс зохиогдсон монгол хэлэнд тохирсон бичиг юм. Энэ нь босоо бичлэгтээ үсэг нь үгийн эхэнд дунд атагт хэлбэрээ өөрчилж авиаг болон их шиг зохицохыг хадгалах онцлогтой. Олон зууны турш хөгжиж буддын шашны ном, утга зохиол, төрийн албан бичигт хэрэглэгдсэн бөгөөд соёл, хэл, соёлын үн цэнийг хадгалсан монгол бичгээс тод бичиг, соём бичиг, дөрвөлжин бичиг зэрэг шинэ бичгүүд үүссэн. 20 дугаар зуунд кирилл үсэгт шилжсэн ч өнөөдөр дахин сэргийг хэрэглэж сургалт, төрийн баримт бичиг, соёлын салбарт өргөн ашиглагдаж байна. Ингэснээр монгол бичиг нь үндэсний өв түүхэн их сурвалж, хэл соёлын онцлогийг хадгалсан ирээдүйд үн цэнтэй хэвээр байх бичиг гэдгээрээ онцлогтой юм а.